Швейцарын хөгжлийн агентлаг Монгол улсад 20 жил. Амьдралын чанарын индексээр тэргүүлэгч, олон улсын банк санхүүгийн салбарын гол оролцогч, бугын цагны стандарт амтад бяцлаг хараан алдартай Швейцарын холбооны улс нь Европ төвд орших ба сүрлэг уулс үдсгэлэнт нуурууд үржил шимтэй хөндөй тал дур булаан тосход байгалийн үдсгэлэнт газраараа гайхагддаг. Говь хангай тал хэр хосолсон байгалийн үдсгэлэнт газруудаараа нүд хожирладаг нэн эртний нүүдэлчдийн ёс заншлыг өнөө хүртэл хадгалж ирсэн айраг цагаан идэгэрийн алдартай Төв Азийн цээжинд орших өргөн удам газар нутагтай Монгол улс нь өндөр чанартай ноос нуулуураар дэлхийд тэргүүлэгч билээ. Хэдийгээр манай хоёр улс алс хол өөрөөр төвд оршдог хэл соёл төөх ёс заншил амьдралын хэм маяг хөгжлийн хувьд ялгаатай ч ардчлал чөлөө зах зээлийн эдийн засаг боловсрол бүс нутагт инх тайвныг сахин хамгаалах үйлсийг эрхэмлдэг зэрэг нийтлэг үнэт зүйлстэй. Энэ онд хоёр улсын хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 60 жилийн тохиож байна. Дэлхийд эдийн засгаараа хамгийн өрсөлдөх чадвартай ардчлалын урд удаан төвхтэй Швейцарын холбооны улс нь 2001 онд зодонд нэрвэгдсэн Монголын 7500 гаруй малчин айл өрхөд халуун сэтгэлээр хандаж 1.3 сая Америк долларын бэлэн мөнгөний тусламж үзүүлэн хэрэгцээ шаардлагатай айл өрхүүдэд амь амжиргаагаан залгуулах орлогын их усвэртэй болоход нь тусалцаа үзүүлсэн. Үүний дараа удалгүй 2004 онд Швейцарын холбооны улс Монгол улсад Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээсэн. 20 гаруй жилийн хугацаанд байгалийн нөөцийн доктортой ашиглалт, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол, засаглал, соёл урлаг, мөн бусад нийгмийн салбарт олон чухал төслийг хэрэгжүүлсэн Монгол улсад ардчлалыг бэхжүүлэх, ядуурлыг арилгах, иргэдийг эрхмэлжүүлэх, ард түмний амжиргааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Ladies and gentlemen, dear colleagues and friends, Mongolia and Switzerland enjoy an unbreakable bond. Our journey has been characterized by fruitful partnerships with both local and national organizations, research and education institutions, and multilateral entities alongside with the women and men of Mongolia. In a country that upholds democratic values, the government guarantees sustainability beyond the conclusion of any intervention. However, we are proud to see that many of our ideas and new approaches and tested experiences, first introduced on a small local level, have been incorporated into new legislation and are introduced in all IMACs today. Thank you for your dedication and collaboration, and not to forget for your wonderful friendship. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нэмэгдэхийн хэрээр засаглал, боловсролын салбараас гадна эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, хог хаягдлын менежмент, агаарын бохирдол, эрүүл мэнд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, хотын хөгжлийн асуудал чиглэсэн хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүллээ. 20 гаруй жилийн өмнө хүмүүнлэгийн тусламжаар эхэлж байсан Швейцарын холбооны улсын хөгжлийн тусламж өргөжөндөлж бүхэл салбарт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран Монгол улсын иргэдийн амьдралын чанарыг сайжруулсан, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн 350 гаруй хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 287 сая гаруй Америк долларын санхүүжилт олгосон байна. Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөр төслүүд 21 аймгийн 330 сум баг, Улаанбаатар хотын 9 дүүрэг хороо тэгээд хүрээгүй очоогүй газар үгүй бөгөөд Монгол улсын иргэдийн аж амьдралыг сайжруулахад бодит үр дүнгээ өгч чадсан юм. Мөн оюун санааны хувьд асар их мэдлэг туршлага хоримтлуулж, ирээдүйн хойч үеийн өвлүүлэх үнэт зүйлтэй үлдээж, суралцж хөгжөхөд нь жинтэй хөнөмөр оруулсан он жилүүд байлаа. Сүүлийн 20 гаруй жил Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж байгаа төслийн хөтөлбөрүүд олон салбарт бодит үр дүн авч ирснийг тэмдэглэн хэлэхдээ таатай байна. Монголчууд бид Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран бүтээсэн үр дүн олд амжилтаараа цаашд улам баттган бэхжүүлэхийн зэрэгцээ. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилтыг биелүүлэхийн төлөө аржилсан засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр хоримтлуулсан туршлага бусад улс оронтой хуваалцаж хамтран ажиллахдаа бэлэн байна. Монгол улсын парламент өнгөрсөн 2023 онд түүхэндээ анх удаа хүний эрх, гендрийн нүдээр өөрсдөө толдон харж цаашид анхаарах асуудлаа тодорхойлоход Швейцарын хөгжлийн агентлаг биднийг дэмжиж ажилласанд тусгайлан талархаж байна. Монголын арчилсан засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бидэнтэй олон жилийн туршид итгэлтэй түнш байсан Швейцарын ард түмэн
Швейцарын холбооны улсын засгийн газар Швейцарын парламентод Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улс өнөөдөр ардчилсан зарчмыг хүндэтгэн хүний эрхийг хамгаалдаг хууль дээдлэх ёсыг бэхжүүлж буй сайн туршилгаараа тэргүүлж буй орны нэг болоод байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Швейцарын холбооны улс Монголын ард түмэнтэй хамтдаа байж санхүүгийн дэмжлэг үзүүлж мэдлэг туршилгаан солилцож ажилласнаар хойч үеийнхэн сайн сайхан байдал амар тайван дэлхийн төлөө тууштай байдаг Монголын эмэгтэй эрэгтэй хүмүүсийн хичээл зүтгэлийн нэг хэсэг болж чадсандаа маш их баяртай байна. Хамтын ажиллагаа түншлэлийн хэлбэр аргууд цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох ч бид цаашдаа хамтдаа алхах замыг олсоор байх нь тамжиггүй. Энэхүү гайхалтай сайхан аяллаа нэг хэсэг байсан. Цаашид хамтын ажиллагааны шин замуудыг үргэлжлүүлэх бүх хүмүүст баярлаж талархснаа илэрхийлье. Бат бэх түншлэл, харилцан итгэлцлийг хамтдаа бий болгосон Швейцарын ард түмэн засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлаа. баярлаа. баярлалаа. Баярлаа. 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 Баярлалаа. Баярлаа. Монгол Швейцарын ган бот найрамдал нөхөрлөл бүтээлч хамтын ажиллагаа цэцгэлэн хөгжих болтугай. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол улсад 20 жил